байна уу? Та бүхэнд хүүхдийн төвсөн өвлийн нэраа засгийн зөвлөгч орломсороо нэраа хүүхдийг хэрхэн усанд оруулах талаар зөвлөгөө зөвлөмжийг хүргэх болно. За та нэраа хүүхдийг усанд оруулснаар цусан ангам сайжрна, бодисын солилцоо эрчимжин, халдвар хамгаалал буюу нэраа хүүхдийн нуралт, хололт, цооролт үүсгээс үргэлжлэн сэргийлнэ. Мөн дээрээс нь таны хүүхэд чирэгжин гэх мэтчлэн маш олон давуу талуудтай. Дараах 2 тохиолдолд та хүүхдээ усанд оруулж болохгүй. Нэгт хэрвээ таны хүүхд халуунтай бол усанд оруулахгүй. Хоёрт та хүүхдээ дөнгөж хөхүүлсэн хоолсон дээрүүд хүүхдээ усанд оруулж болохгүй. Хоолсноос 30 минутын дараа хүүхдийг усанд оруулах шаардлагатай байдаг. За ингээд ээжүүд маань юуг хэрхэн яаж бэлдэх вэ гэхээр мэдээж усанд оруулах гэж байгаа өрөөний маань температур нэмэх 22-оос 23 градусын бүлээн халуунтай. За тэгээд өрөө тасалгааны маань цонх хаалга нь хаалттай байх шаардлагатай. Харин усанд оруулах гэж байгаа усны маань температур нэмэх 37-оос 38 хэмээн бүлээнтэй. Та усаа термометроор шалгаж болно. Мөн дээрээс нь тохоогоор дурж усныхаа бүлээнийг шалгаж үзэх шаардлагатай байдаг. За тэгээд ээжүүд маань хамгийн түрүүнд хүүхдээ усанд оруулахаас урьдлахаас илүүцээр усанд оруулсныхаа дараа хуурайшуулах даавуугаа хэрвээ та хүүхдээ үлгээгдэж байгаа бол үлгийгөө малгайгаа живхтэйгээ хувцлах байгаа бол хувцаа бэлдэх шаардлагатай. Хүүхдийнхаа арсны онцлог тохирсон савн болон шампуныг бэлдэн. Тэгээд хүүхдээ усанд оруулахаас өмнө ээж маань гараа сайтар угаасан байх шаардлагатай байдаг. За ээж та усанд оруулах үйл явц маань хэд удаашрахгүй 8-аас 10 минутанд хүүхдээ усанд оруулж дууссан байх шаардлагатай. Усанд оруулахдаа чих хамар амруу нь ус савн хөөс оруулахаас сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд та тухнаас нь эхлээд дагзрун чиглэлтэй хүүхдээ зөөлөн савндаж массажлах маягтай хүүхдээ усанд оруулах нь байна. За тэгээд зүүн гарын тохоогоо нуглаад суган доогуур нь оруулаад хүүхдээ баруун гартаа зөөлөн даавуу материалтай бээлийн өмсөөр савндаж хүүхдээ усанд оруулнаа. Усанд оруулж дуусны дараа хажуулт нь аав нь эсвэл хэн нэгэн туслагч хүүхдэд нь 36 градусын бүлээнтэй усаар дээрээс нь зайлж хүүхдийг цэвэр болгоно. Үүний дараагаар бэлдэж тавьсан хуурай цэвэр даавуугаараа хүүхдээ сайдар хуурайшуулад зулаанаас маш их дулаан алддаг учраас хамгийн түрүүнд малгайг нь өмсүүлэх хэрэгтэй. Тэгээд хүүхдээ үлгийдөөд үүний дараа хүүхдээ сайдар хөхүүлэх хэрэгтэй байдаг. Нэмэлтээр ээжүүдэд маань алддаг зүйл гэвэл ихэвчлэн би хүүгийн угаагаагүй шүү, хүүнд нь хүрч чадаагүй шүү ч гэдэг юм уу иймэрхүү асуудал байдаг. Ерөөсөө л та хүүхдээ хүүгийн байнга угааж байх шаардлагатай. Хүүнд цэвэр хуурай байх ёстой. Памперсаар дарж үлгийдэж болохгүй. Мөн дээрээс нь хүүхдийнхаа ил цэвэр байлгах шаардлагатай байдаг. Өөр нэмэлтээр мэдээж хамгийн түрүүнд усанд оруулахаас өмнө бүх зүйлүүдээ бэлдээ тавьчих шаардлагатай. Усанд оруулсны дараа сандрах асуудал ерөөсөө байхгүй. Ер нь сошиал ертөнцийн мэдээллийн сувгууд маш олон болчихсон учраас ээжүүд маань мэдээллийг зөв замаар шүүлттэй авч чадах юм бол эрүүл мэндийн боловсрол хүүхдэд хийгдэж байгаа асаргаа суулганы түвшин маш их өндөр түвшинд очиж байгаа нэг сайшаалтай байдаг. Шинэхэн хүүхдээ үлгэдэж авсан аав ээжүүд маань миний зөвлөгөөг хийж байгаа үйлдэлүүдтэй тус нэмэр болгоод хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Миний хийсэн зөвлөгөөнүүдийг хүлээж авсан та бүхэндээ маш их баярлалаа.